Одоо үзэгч танд Дундгой аймгаас бэлтгэсэн сурвалжлагыг хүргэе. За хүмүүсийн дурсамжид мөнхөрсөн Дундгой аймгийн хулд суманд зураг авалт нь хийгдсэн говийн зэрэглээ киноны холбооны байшин Арслангийн ундаг тракторын музей болгожээ. Энэхүү үзмэр нь өмнө говь явах зам дагуу байрладаг учраас зөөр очих дотоодын аялагчид тасардаг байна. За 1980 онд орж фалам найруулагчийн хийсэн говийн зэрэглээ кино хүмүүс сайн мэдэх бах. За говийн зэрэглээ киноны жүжигтэй холбоотой амд амтсан ярианууд бол бас нэлээдгүй байдаг. Тэгвэл яг энэ киног хийсэн холбооны байшин Дундгой аймгийн хууль суманд байдаг. Энэ байшинг бол Дундгой аймгийн хууль сумын зүгээс бол музей болгон тогтчулсан байт юм байна. За яг бид бүхний ард бол яг тухайн үеийн одоо говийн зэрэглээ кинонд тоосон Арслангийн яг унжсэн энэ трактор нь байна. За Арслангийн дүрд бол дор цамбуу найруулагч тоглосон байдаг. Энэ хэсэг маань одоо ингээ музей болсонтой холбоотойгоор тухайн одоо сумын засаг даргаас бид өхөн сонирхолтой мэдээллүүдийг өргөжлүүлэх хүргье. Ер нь хуучин хэв шинжээр нь одоо ингээ хадгалъя гэд одоо хов хүнээс нь бас зохих өртгөө мөнгөний аваад одоо ингээ дахиж одоо хуучин хэвэнд нь одоо ингээ тогтчулсан байгаа. За тэгээ энэ тракторыг бас мөн гадна талтаа тавьсан. За мөн дотор талын хэсэг дээр бас мөн тухайн одоо үед одоо зураг авалтын хэсгээс гол агшнуудыг одоо ингэж оруулсан зурагнуудыг байршуулад эндээ ер нь бас мэдээлэл хүргэх тийм зорилготой бас нэг жижигхэн бас нэг ирсэн одоо жуулчдад үзэж харахад нь бас нэг кофе шоп маягаар одоо ингэ тогтчулсан одоо хуучин хэрглэж кино зурагт авахад одоо хэрглэж ирсэн бас бүтээгдэхүүн идрүүдээс бас дээжээс нь одоо ингэ тавьж бас музей хэлбэрээр одоо тогтчулсан байна. Говийн зэрэглээ киноны жүжигчтэй холбоотой амд амтсан яриа олон байдаг. Тухайлбал говийн ганц айлд ортол 100хан дээр буцалж байсан цайгаар дайлахад цэл хүйтэн байсан тухай хачирхалтай яриа олонний амд амжинд тархжээ. Тэгвэл тус кинонд ассистент найруулагчаар ажиллаж байсан Ган Хоёг өдгөө Монгол Улсын ардын жүжигчин болсон бөгөөд уг киноны дууны шүлгийг бичсэн эрхэм юм а. Ардын жүжигчин Ган Хоёгой 1980 оны киноны натурын тухай дурсамжаад илгэлээ. Миний анхны шүлэг юм шиг одоо тэр говийн зэрэглээ киноны шүлэг Арслангийн дуу юм шиг тэгээд Цэлмэг тэнгэрийн нартай эрхэлсэн цэлгэр говьд өсөж дорноод хүлгийн зоонд ташуур өргөж хүний зэрэгт хүрсэн юм болохоор илгэн халуун говьтойгоо эхийн хайраар холбоотой айхөө алтанхан говь минь алхамж холдомгүй унган нутаг минь гэж 4-5 жилийн өмнө нэг байрсан юм байна. Тэг чин тэр одоо холбооны байшин чин одоо яг байшин гараад байна. Тэр дэргэдэн тэр нэг мод тэр модыг чин бид нар суулгасан байхгүй юу? Одоо тэрнээс хойш 46 жил болчихсон. 46 жил болцсон шүү дээ. Тэр чи одоо бүр байшингаас өн дээр авраг мод болсон байлаа байшингаа өргөхөр хэмжээний. Тэгэл одоо тийм л сайхан дурсамж байдаг. Номингийн холбооны салбар гэх юм уу те бид бүхэн тэгж нэрлэхээр энэ одоо өнөөдрийн түүх болоо үлдсэн барилгын өмнө одоо найзтайгаа хамт ирээд байж байна. Говийн зэрэглээ киноны дуун хүртэл одоо ингээд тэр онгоцноос ингээ буугаад алим талаар нэг цацагдаад энэ явж байгаа энэ бүх дүр төрх бол бүгдэн сэтгэлд их тод дурсамжтай байна да. Хууль суманд байрлах Номингийн холбооны байшингийн өмнө кино зураг авалт эхлэхэд уран бүтээлчдийн багийн тарьсан тохойн жинийхэн мод өдгөө хэдэн 10 м өндөр болж ургасан байлаа. Энэ модны тухай Монгол Улсын ардын жүжигчин Ган Хоёгой ярихдаа тэр модыг харахад хүний амьдрал мөнх биш, харин байгаль дэлхийн мөнх оюун санаа үрдийнхээ. Миний дурсамж тэр мод хоёр л улам томорч байна да хэмээн ярьж байсан юм а. Мөн Дагестаны алдарт яруу найрагч Расул Гамзатовын Миний Дагестан номыг тухайн кинонд оруулсандаа баяртай байдгаа дурсан юм а. Энэ кинонд Арслангийн дүрийг бүтээсэн Дор Цамбуу найруулагч Дорж Фалам Балжин нямнар өнөөдөр бидний дунд байхгүй. Гэхдээ жүжигчдээс нисгчийн дүрийг бүтээсэн Гүрсад Хашгуугийн дүрийг бүтээсэн Эрдэнэ тогтох тэргүүтэй уран бүтээлчид өнөөдөр ч дэлгэцийн бүтээл тоглосоор юм да.